2006 оны 5 сарын 2-ны өдөр 35 настай Мадлен гэдэг эмэгтэйг төрсөн ээж нь алга боллоо, сураггүй боллоо гэж мэдэгдэнэ. Мадлен нь олон хоногор алга болдгоо. Тэр тусмаа 14 настай хүүхэдтэйгээ холбоо барихгүй удадгүй тийм эмэгтэй байсан. Гэтэл нэг л өдөр тэр сураггүй усанд хайсан чулуун мэт алга болно. Цагдаа нар Мадленыг мэддэг ойр тойрын хүмүүсээс асуухад зарим нэг нь тэр зүгээр сайн дураараа алга болсон байх. Эсвэл тэр зүгээр нэг газар амиа хорлсон байх гэдэг хачирхалтай мэдүүлгүүдийг өгнө. Мадлений гэрт нь очиод нэгжлэг хийхэд зодон зохио хэрэг төв гарсан гэх уул мөргөө байдаг. Мадлен нь 2005 оны 5 сарын хүртэл тогтсон ажилтай, тогтсон гэр бүлтэй, сайхан амьдралтай байсан. Гэвч 2005 оны 5 сард түүнийг 14 настай хүүгийнх нь эцэг орхиж явхад түүний амьдрал оронгоор өргөдөг. Нөхөртөө хаягдсан Мадлен сэтгэл готролд орно. Тэгээд түүнийг тайтгаруулах гэж амфетамин гэдэг хар тамгийг хэрглэж үзнэ. Тэгснээр тэр амьдралынхаа хамгийн том буруу алхмыг хийдэг. Амфетамин нь болохоор хүнийг олон цагаар мансууруулдаг, мэдрэлийн үндсэн системд нөлөөлдөг. Тэгээд ганц удаа хэрэглэх юм бол хүнийг живүүлэх чадвартай тийм асар их хор нөлөөтэй хар тамхи байдаг. 5 сарын 2-нд Мадлен цагдаад нэлийн алдартай хар тамхитай холбоотой хар тамхи хэрэглэдэг хоёр залуутай хамт нэг өдрийг өнгөрөөсөн болж таардаг. Тэр нь болохоор нэг нь 36 настай залуу, нөгөөх нь 26 настай залуу. Энэ гурав 26 настай залуугийн гэрт нь хар тамхинаас болж муудалцсан, бас нэлээд том зөрчилдөөн үүссэн болж таардаг тэр өдөр. Тэгээд нэг тохиолдолд бүр тэр гурван биенээ шалтлаад хиндэн ч энэ хар тамхи байхгүй гэдгийг нотлох гэж бүртэл шав шалдан зогссон болж таардаг. Тэгээд энэ өдөр болохоор бас тэр 36 настай залуугийн аав нь бас төрсөн дүү нь энэ гурван байсан энэ 26 настай залуугийн гэрт нь бас очиж энэ гуравтай уулзсан байдаг. Цагдаа нар ааваас нь болон дүүгээс нь мэдүүлэг авахад энэ гурав дээр очисон. Энэ гуруула цуг энэ 26 настай залуугийн байранд байсан. Нэлээд том муудалцаан болоод орон гэр нь авах юмгүй оронгоор ирсэн тийм байдалтай байсан. Тэгээд тэр өдрөө аав охин хоёр буцаад гэрлүүгээ өөрсдийнхөө гэрлөө явсан гэж цагдаа нарт мэдүүлэг өгдөг. Эргээд энэ хоёр залуугаас юу болсон бэ гэдээ үргэлжлүүлээд мэдүүлэг авахад энэ гурав болохоор тэр нөгөө нэг жижигхэн ууттай хар тамхи олоогүй. Тийм учраас өөр газар руу Хофош Центрум гээд өөр газраас өөр шинэ хар тамхи авахар очисон байдаг. Тэгээд тэнцэнэ Хофош гэдэг центрум дээр Мадленыг үлдээгээд энэ хоёр залуу 36 настай залуугийн гэрлүүн явсан гэж цагдаа нарт мэдүүлэг өгдөг. 36 настай залуугийн гэрт очиход 36 настай залуугийн найз охин гэртээ байсан гэж хэлнэ. Тэгээд энэ 36 настай залуугийн найз охиноос нь цагдаа нар мэдүүлэг авахад үүнийг нь баталгаажуулдаг. Энэ хоёр залуугийн унж явсан машиныг хаана байна гэж асуухад энэ хоёр залуу аль нь мэдэхгүй байна гэж хэлдэг. Машин байхгүй алга болсон гэж хэлдэг. Цагдаа нар яаралтай эргүүлд гарч энэ машиныг 5 сарын 4-нд нэг туслах зам дээр юу ч үнс нуран болтлоо шатсан байхыг нь олдог. Цагдаа нар энэ машин шатсантай холбогдуулж гэрч нарыг хайж эхэлдэг. Гэтэл нэг ачааны машин энэ машиныг шатахад хажуугаар нь гарсан байж таардаг. Энэ ачааны машины жолоочийн хэлж байгаагаар бол энэ хоёр залуу хоёулаа албаар машинаа шатаагаад зогсож явахад нь хажуугаар нь зөрж өнгөрсөн гэж мэдүүлэг өгдөг. Тэгээд энэхүү үнс нурамдаа дарагдсан машиныг олоход машиных нь багаж асар их хайрах чулуугаар дүүрэн байдаг.
тэрнээс гадна машинаас газар ухдаг малтуур бас нэг өөр төмөр хажирах юм олцсон байдаг. Үүнийг цагдаа нар хоёр залуугаас асуухад энэ хоёр залуу мэдэхгүй гээд ямар ч тодорхой бус хариулт өгнө. Тэгээд цагдаа нар энэ хоёр залууг хүн хулгайлсан гэж сэжиглээд энэ хоёр залууг төр хугацаагаар баривчлана. Яагаад вэ гэвэл Мадлинагийн зогц нь олдоогүй учраас энэ хоёр залууг хүн хулгайлсан гэдэг хэрэг сэжиглээд энэ хоёр залууг баривчлана. Нэлээд олон өдөр өнгөрч энэ хоёр залуугийн мэдүүлэг ямар ч нааштай хариу гарахгүй болохоор мэдээж яалтчгүй энэ хоёр залууг тавьж явуулах болно. Яг энэ Мадлинагийн хэрэг шалгагдах үед бас энэ Мадлинагийн хэрэг гарсан хотод хоёр нэлээд том гэмт бүлэглэл хоорондоо зөрчилдөж эхэлнэ. Нэг нь Outlaws, нөгөөх нь болохоор Solidos гэдэг мотоциклтай гэмт бүлэглэлийн бүлгүүд хоорондоо зөрчилдөж нэлээд том маш олон хэрэгүүд энэ хотод гарч эхэлдэг. Энэ хоёр гэмт бүлэглэлийн зөрчилдөөний улмаас энэ бүлэглэлүүдийг цагдаа нар анхааралтай авсан байдаг. Тэгээд бас орж гарч байгаа утасны яриаг нь чагнаж идэг. Тэгээд энэ үед маш сонирхолтой утасны яриа бүртгэгдэг. Энэ нь юу вэ гэхээр Solidos гэдэг нэг бүлгийн толгойлогч нь ахлагч нь энэ 36 настай хэрэгт сэжиглэж байгаа залуугийн эмэгтэй дүүтэй ярьдаг энэ утасных нь яриан дээр болохоор энэ хэрэг гарсан өдөр гэрт нь очисон амар замбраагүй байсан гэж хэлдэг. Бас нэг уцаар ярьсан яриан дээр нь болохоор Solidos бүлгийн ахлагч нь энэ 36 настай залуутай уцаар ярьдаг. Уцаар ярьсан яриан дээрээ болохоор энэ 36 настай залуу мод руу гарч би зугаална гэсэн яриануд өрнүүлсэн байдаг. Энэ хоёр утасных нь яриа нь болохоор аль нь энэ Мадлинагийн алга болсон өдөр буюу 2006 оны 5 сарын 2-ны өдөр яриа нь бичигдсэн байдаг. Энэ нь цагдаа нарын анхаарлыг татаж энэ хоёр залууг сэжигэн улам их ихсдэг. Цагдаа нарын таамаглаж байгаагаар бол яг энэ уцаар ярих үедээ энэ Мадлин гэдэг эмэгтэйг модлоо авч орсон байж магадгүй гэж үздэг. Мадлины хэрэг яг нааштай шийдэгдэхгүй, Мадлинч олдохгүй хэрэг нэлээд сунжиж эхэлнэ. Энэ үед цагдаа нар дахиж ер нь бол яг энэ гарт баригдах баримт олдохгүй байгаа юм чинь дахиж шинээр машиныг ер нь судалж үзье, шинжилгээ авч үзье гэд машины хойд багажинд байгаа тэр их хайргануудаас юу байна гэж 8 удаагийн шинжилгээ авна. Тэгээд бас тэрнээс гадна Стокгольмоос 2 тусгаагийн нохой авчирж энэ машиныг үнэртүүлдэг. Энэ цагдаа нарын авчирсан 2 тусгаагийн нохой нь болохоор аль нь хүний зогцос хайх зорилттой зогцос үнэрлэх тусгай үнэрч нохоонор. Тэгээд энэ 2 нохой аль нь энэ хойтлын багажинд яг нэг газар нэг цэг үнэрлж яг тэр газрыг тодорхойлдог. 2 өөр тохиолдолд нэг нь үдээс өмнө нөгөө нохоо нь үдээс хойно яг нэг газар л заадаг. Энэхүү 2 зогцохайдаг нохооны ачаар энэ 2 залуугийн машин зогц байсан байна гэдгийг илрүүлдэг. Тэгээд энэ 2 залууг дахиад хэрэг сэжиглэгдээд дахиад хэрэгт татаж нэгээр нь байцаалт авна. 36 настай залуугаас тулгаад асуухад машин дотор ч зогц байсан байна. Энэ юун зогц, хэний зогц вэ гэд шууд тулгаад асуухад ядчил би тэрийг хөнөөгөөгүй гэж цагдаад хэлдэг, амлалтдаг. Тэгээд цагдаа нар шууд нөгөө 26 настай залууг нь дуудаж авчираад байцаалт авч эхэлнэ. Байцаалтанд яг олигтой үр дүнд хүрэхгүй, яг үнэн бодит мэдээлэл өгөхгүй, яг асуусан асуултуудыг давтаж асуугаад, зөрүүлж асуугаад олигтой хариулт өгөхгүй энэ залуу нэлээд олон цагийг ингэж байцаалтын цагийг үрдэг. Тэгээд олигтой шийдэл хүрэхгүйгэн улмаас энэ хоёрыг буцааж
үргэлжлүүл саатуулаад цагдаа нар дараагийн арга хэмжээг авдаг. Тэгээд олон улсын судалгаагаар хүн алаад зогцыг яхаа мэдгүй бол өөрийнхөөс хамгийн сайн мэддэг газрыг сонгож тэнцэнэ тэр зогцыг нууд юм байна. Үүнийг мэддэг цагдаа 36 настай залуугийн арг гэр өсөж тойрсон газруудыг хайж эхэлдэг, судалж эхэлдэг. Гэтэл энэ 36 настай залуугийн аав нь энэ хотоос нэлээд зайтай нэг тийм зуны лагерийн байшинтай. Гэхдээ энэ лагерийн байшин аавынх нь нэр дээр байдгүй учраас цагдаа нарт бүртгэл байхгүй. Гэхдээ энэ 36 настай залуу өөрийнхөө хүүхэд насыг гэр бүлтэйгээ энэ цуслангийн газар өнгөрүүлсэн байдаг. Тэгээд цагдаа нар энэ газрыг очиод хайж үзэхэд яг хэрэг гарснаас жилийн дараа энэ залуугийн тэр зуны байшингаас нэлээд ойрхон хэдхэн метрийн зайтай энэ эмэгтэйг Мадлен гэдэг эмэгтэйгийн зогцыг газар хот хийсэн байдалтай байдаг. Цагдаа нар зогцыг гаргаж авахын тулд бараг 4 хоногийг зарцуулдаг. Яагаад гэвэл зогцонд өшөө илүү гэмтэл учраахгүй. Тэгээд зөөлхөн аятайхан малтлах хийж зогцыг илүү их гэмтээхгүйгээр гаргаж авах гэж 4 хоног малтлах хийж гаргаж авсан байдаг. Тэгээд малтлах хийж авсан зогцоо цааш нь лаборатори руу илүү шинжилгээ хийгээд үзэхэд энэ зогцонд 2 маш том гэмтэл байна. Тэр хоёр нь аль нь үхэлд хүргэсэн байх магадaltaй гэж үзсэн тийм 2 бэртэл энэ эмэгтэй зогцонд байсан. Нэг нь болохоор яг ард дагцанд нь сүхээр зогсон. Нөгөөх нь сүхээр нүүрнийх нь өөдөөс шанаа руу зоосон. Ийм 2 шарах байсан. Тэгээд тэрнээс гадна энэ зогцонд байсан хувцснуудаас нэлээ их хэсэг нь шатсан, нэг хос конверсийн гутал байсан. Тэр нь бас нэлээд шатсан тийм байдалтай зогцыг гаргаж авсан. Тэгээд цагдаа нарын нэг таамаглаж байгаа зүйл нь юу вэ гэхээр энэ зогцыг булгаасаа өмнө шатаах гэж оролдсон байх магадлал өндөр юм байна гэдэг бас нэг тийм таамаг гарч ирнэ. Ингээд нөгөө 2 залууг 36 настай бас 26 настай 2 залууг үргэлжлүүлээд зогцос олдлоо гэд үргэлжлүүлээд мэдүүлэг авдаг. Энэ 2 залуу яг өмнө өгсөн мэдүүлгээ давтаал байдаг. Тэгээд үүнээс болоод цагдаа нар энэ 36 настай залуугийн найз охин болох хэрэг гарсан өдөр энэ 2 залуугийн очиж хонсон гэдэг эмэгтэйг хэрэгт сэжиглээд бас тэрийг төр зур саатуулж мэдүүлэг авдаг. Энэ мэдүүлгэн дээр болохоор энэ эмэгтэй хэрэг болсон газар, хэрэг болсон өдөр бас яг хамт байсан болж таардаг. Хэрэг гарснаас яг 1 жил 1 сарын дараа 2007 оны 6 сарын 16-нд энэ 36 настай залуугийн найз охин болох эмэгтэй бүх зүйлийг ярьж эхэлдэг. Энэ найз охиных нь мэдүүлгээр болохоор энэ 2 залуу Мадлен 3 5 сарын 2-ны өдөр энэ эмэгтэйгийн очдог. Нөгөө 3 нь болохоор энэ шатсан машинтай явж идэг. Тэгээд энэ 3-тай уулзаад машинд нь суугаад явъя гэсэн боловч энэ 3 нь гуруула бас нэлээд мансуурцсан байсан учраас энэ эмэгтэй жолоог нь бариад нэлээд зүгээр хот тойроод явдаг. Найз охиныг нь машин бариад явж байгаа хоорондоор нөгөө 3 маргалдаж эхэлнэ. Маргалдаа нь нэлээд ширүүснэ. Тэгэнгүүтэл 36 настай найз залуу нь машина зогсоогоод өөрөө машина барихаар болно. Машина бариад хотоос гараад ой модлоо шорон замаараа явж эхэлдэг. Нилээн явсны дараа нэг хашлаган дээр тулж ирдэг. 36 настай залуу машинаасаа гараад нэг жижигхэн сүх аваад энэ хашлагны цойжийг цохиж онгойлох гэсэн боловч бүтлгүүт нь тэгэнгүүтлээ шууд машин руугаа буцаж очиод Мадленыг чирж гаргаж ирээд газар суухыг шаардна. Газар суухад нь
36 настай залуу Мадленийн нүүрэн дундуур сүхээр нэг завчна. Нүүрэн дундуураа завчуулсан Мадлен эргэж хараад шууд ой модлоо ороод зүхтана. Тэнгүүт хойноос нөгөө 26 настай залуу хөөе наадах чинь зүхтаагаад явчлаа гэд хэлнэ. Ардаас нь хөөж очоод 26 настай залуу Мадлений дагцсан дундуур нь нөгөө нэг сүхээр нь шууд нэг завчна. Тэгэнгүүт л Мадлен хоошоогоо ард агзаараа газар савж ундаг. Ингээд Мадлен дагцсан дундуураа сүхээр завчуулаад газар дээрээ нас орно. Тэгэнгүүт л нөгөө хоёр залуу зогцыг нь чирж аваачиж ойролцоо урсах гол руу хийгээд зогцсон дээр нь хоёулаа зогсоод нэлээд хэдэн минут болно. Ойролцоогоор 7-8 минут босны дараа энэ хоёр зогцыг чирээд машиныхаа хойтлын багаж руу хийгээд явдаг. Энэ бүхнийг харсан найз охин юу ч хэлж чадахгүй машина бариад энэ найз охиныхоо гэрлөө очиод хондог. Маргааш өглөө энэ хоёр босч ирэхэд энэ хоёрын хар тамхи нь биенээс нь гарсан. Ансуурлын байдал нь харьцангуй гайгүй болсон байдаг. Тэгээд энэ хоёр энэ зогцыг яхаа ярилцсан ямар ч шийдэл хүрэхгүй биеийн таагүй байна. Тэгэнгүүт л шууд найз охиноо гаргаад архинд явуулна. Нилээн архи уугаад дахиад нилээн мансуусныхаа дараа 36 настай залуу нь зогцыг өөр нэг газар аваачиж шатаах санаа төрдөг. Өөр нэг цуслангийн байшин дээр аваачаад зогцыг юмд ороогоод дээрэс нь түл шасгаад шатаах гэж үзсэн ч зогц нь тийм амархан шатаж үнс болохгүй. Баг зэрэг шатаасан зогцоо хайрахтай цуг хольж хийгээд ачаад замдаа гарна. Явах замдаа 36 настай залуу бага насаа өнгөрөөсөн туслангийн байшлууга очоод газар ухаад Маделенегийн зогцыг газар болно. Ингээд зогцыг булсныхаа дараа энэ гурав буцаад машиндаа суугаад явна. Гэхдээ машин нь явах замдаа эвдрээд замын голд зогсно. Тэгэнгүүт л энэ гурав нөгөө унж явсан машинаа шатааж эд мөрийн баримтаа баллахын тулд машинаа нуран болтон шатаагаад явдаг. Энэ хэдийн нэг бодоогүй зүйл нь юу вэ гэхээр энэ тусгай сургуульттай нохонор шатсан машинаас ч хүний зогцыг үнэрлэх чадвартай гэдгийг энэ гурав хизээч төсөөлөөг. Тэгээд энэ гурав цаашаа явна. Найз охиных нь мэдүүлгийг энэ 36 настай залууд ярьж өгөөд шууд тулгадаг. Найз охин ч ийм мэдүүлэг өглөө. Нэг бүрчлэн бүх юмыг ярьлаа. Одоо чи өөрөө хэрэгээ өвөр гэж найз залууг нь тулгахад найз залуу нь найз охиныхоо ярьсан бас энэ мэдүүлэгтээ санал нийлнэ. Гэхдээ найз залуугийнх нь мэдүүлэг нь болохоор яг тэр толгойр нь завчсныг бол 26 настай залуу хийсэн гэж мэдүүлэг өгнө. Ингээд найз залуу, найз эмэгтэй хоёр хоёулаа энэ 26 настай залуу хийсэн гэж мэдүүлэг өгнө. Цагдаа нар найз залуу, найз охин хоёр хоорондоо хувилдаад аль нь баг яд авахын тулд энэ 26 настай залууг золиослох жоо байж магадгүй гэж сэжиглэн. Тэгээд түүнийхээ улмаас энэ гурвыг гурвууланг нь суулгаж агаад нүүр тулгаж мэдүүлэг авахар болно. Энэ гурвын нүрээ хард суужгаад мэдүүлэг өгөх төдийлөн амжилттай болохгүй. Энэ гурав чийдгсэн, би ингэсэн, чийдгсэн гэд гурван биелүүгээ чихнэ. Тэгээд цагдаа нар 26 настай залууг ганцаарнг нь тусад нь мэдүүлэг авахар болно. 26 настай залуугийн хэлж байгаагаар бол 36 настай залуу Маделена гэдэг эмэгтэйгийн тархилуу нь сүхээр зоосон. Тэгээд тэр шархныхаа улмаас нас орсон гэж мэдүүлэг өгнө. 26 настай залуу
мэдүүлгэн дээр нэг бүрчлэн тэр 36 настай залууг яг яаж зөвхөр завцсан гэдгийг нэг бүрчлэн бүх детейлийг оруулаад ярьж эхэлнэ. Тэгээд үүнийг ярьж явах явцдаа энэ 26 настай залуу нөгөө нэг 36 настай залуу сүх барьж аваад дагц руу ингэж зоосон, зөгсөн гэж хэлэх явцдаа гавлын ясанд зоогцсон сүхийг хөшж авахын тулд ингэж хөшсөн гэдэг үйлдэлийг өөрөө ирэхгүй биеэрээ үзүүлнэ. Энэ нь болохоор цагдаа нарт ялтчгүй энэ залуу өөрөө хийсэн юм байна. Тэгэнгүүтлээ яг энэ үйлдэл нь тархинд нь суудсан muscle memory буюу тэр одоо биеинд нь суусан мартагтаагүй тэр хөдөлгөөн нь ингэж бие дээр нь өөрөө үзүүлж байна гэдгийг цагдаа нар мэдж авна. Тэгээд энэ хэргийн гол үндсэн шалтгаан нь юу байсан бэ гэд цагдаа нар хайгаад үзэхэд 6 г амфетамин. Энэ хүү 6 г амфетамин нь болохоор дараа нь энэ гурвын хамгийн анх уултсан бас муудалцсан тэр байрнаас нэгжлэг хийхэд гарч ирсэн байдаг. Тэгээд зөвхөн 6 г амфетаминаас болоод хүний амь насанд хүрнэ гэдэг бол энэ хар тамхи гэдэг зүйл ер нь хүнийг донтуулахаараа 6 г амфетамин гэдэг хар тамхинаас олж ямар зүйл хийж болох вэ гэдгийг харуулж байна. Тэгээд яг тухайн хэрэг болсон үед 1 г амфетамин нь $30 үнэтэй байсан. Тэгээд энэ амфетамин нь болохоор 6 г гэж үзэхээр $180 үнэтэй амфетамин буюу $180 хар тамхи. 2008 оны 2 сарын 26-нд хэрэг гарснаас бараг 2 жилийн дараа шүүх хурал болно. Тэгээд шүүх хуралаар 26 настай залуу онц ноцтойгоор хүн амны хэрэг үйлдсэн гэдэг үндслэлээр насаараа хоригдох ял авна. Тэгээд 36 настай залуу нь болохоор хамсаатан хүн амны хэрэг үйлдэхэд тусалсан гэдэг үндслэлээр 10 жил авна. Харин 36 настай залуугийн найз охин энэ хоёр залуугаас асар их хэмжээний сүрдүүлэг авсан. Нууж хаацаалахгүй бол энэ эмэгтэйгийн амь насанд хүрнэ гэсэн асар их занал хийл авсан гэж шүүх хурал мэдгдэл өгсөн. Тэгээд үүнээс нь шүүх хурал үзээд энэ эмэгтэйг хэрэгт яллагчдагчаар татаагүй. Ял аваагүй гэсэн үг. Тэгээд энэхүү бичлэгээр болсон явдлаараа ер нь хар тамхи гэж ямар их хор уршигтай хүний ой санамж мэдрэл одоо яг хүн гэдэг хүн чанар гэдэг зүйлийг зүгээр байхгүй болгодог, хүнийг зүгээр адгуус болгодог ямар хор уршигтай зүйл вэ гэдгийг бас та бүхэнд баг зэрэгч гэсэн ойлгуулж чадсан байх гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн болсон явдал, шивэдэд болсон явдал ингээд дуусж байна. Тэгээд энэ бол part 2 байлаа. Таалагдсан бол лайк, share хийгээрэй. Тэгээд бас subscribe дарахаа мартав guys. Дараагийн бичлэгээр уулзъя. Peace out.